Ховд аймгийн Мо Энко компани хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу хөшөөтийн нүүрсний уурхайн нөлөөллийн сум болгоход цэцэг сумын хөшөөт тосхныг 2019 онд нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах томоохон ажил хийгдсэний үр дүнд цэцэг сумын төвөөс 5 км-ийн зайд шинэ тосхон сүндэрлэн босжээ. Тосгоны нүүлгэн шилжүүлэлтэд зэрэгцсэн Мо Энко компани нь өөрийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, халуун ус, уурын зуух, ус түгээхээ цэвэршүүлэх байгууламж зэрэг дэд бүтцэг бүтээн байгуулалтын олон асуудлыг нь шийдвэрлэж өгсөн байдаг. Харин цэцэг сумын төвийг хөшөөт багтай холбосон авто замын ажил үлдээд байсан бол Мо Энко компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн хөрөнгө оруулалтаар тухайн авто замыг барьж ашиглалтанд оруулах ажлыг 2024 онд багтаан эхлүүлснээр өчигдөр буюу 11-р сарын 29-ний өдөр замын тэмдэглэгээ бүрэн хийгдсэн 1 км 66 м урттай хатуу училттай авто замыг цэцэг суманд хүлээлгэ өглөө. Ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг бас таахын. За, Мо Энко компани 2018-аас 2019 онд Ховд аймгийн цэцэг сумын хөшөөт багийг цогцоор нь нүүлгэн шилжүүлсэн байдаг. Энэхүү нүүлгэн шилжүүлэлтэнд нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. За, тэгвэл Ховд аймагтаа байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд бид өнөөдөр Ховд аймгийн цэцэг сумын хатуу училттай авто замтай хөшөөт багийг холбож өгч байна. Энэхүү авто замыг хөшөөт багийн иргэд маань сайхан хайрлан хамгаалж арчилж ашиглана гэдэгт итгэлд өгсөн байна. Тэгээд цаашдынхаа хамтын ажиллагаанд амжилт хүсье. Цэцэг сумын төвд 2.1 км урттай бетон зам, 4.9 км-ийн урттай асфальтын зам тавигдсан байдаг. Зам тавих төсөв төртөг өндөр учраас сумын төвийн гэр хорооллын зарим хэсгүүд өнөө хүртэл шороон замтай хിവэр байна. Иргэдийн ая тухтай амьдрах орчны нэг хэсэг бол гудамж зам талбайн тогтжилт байдаг. Энэ ч утгаараа хөшөөт багийг жишг баг болохоор төлөвсний дагуу бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг жишээ бол хөшөөт тосгоныг цэцэг сумтай авто замаар холбох ажил байсан юм. Цэцэг сумын хөшөөт багт 174 өрхийн 719 иргэн аж түрэн амьдарч байна. Эдгээр иргэд өдөр тутмын ажил, хичээл сургуулиас гадна бусад төрлийн үйлчилгээ авахар сумын төвийг тогтмол зорьдог. Хэдийгээр 1 км 66 м урттай шороон зам энгийн санагдовч иргэдийн амьдралын чанартай сэтгэл ханамжийн баталгаа өгч чадаагүй, зайлшгүй хийгдэх шаардлагатай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жагсаалтанд эренбэлэгдээд байсан юм. За, өнөөдөр ингээд Мо Энко нийгмийн хариуцлагын хүрээнд хөшөөт баг дээр ингээд 1.1 км бетон замыг ашиглалтанд оруулаад хүлээлгэн өгч байна. За, ингээд Мо Энко компани болвол уул уурхаад үйл ажиллагаа эхлүүлснээс хойш нийгмийн хариуцлагын хүлээд олон ажлуудыг хийж байгаагийн нэг жишээ нь бол энэ хөшөөт багийн төв байдаг. Тэгээд тэрний дараа ч гэсэн олон ажлуудыг цэцэг сумын таман газартай хамтран ажиллаж байгаа. Тэгээд цааш нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хийсэн ажлуудаа улам сайжруулаад цааш нь хамтарч ажиллана гэдэгт бол итгэлтэй байгаа. Мо Энко компани 1 тэрбум 190 орчим сая төгрөгийн санхүүжилтээр GCC компани барьж ашиглалтанд оруулсан энэ замыг цэцэг сум хүлээн авснаар хөшөөт тосгон сумтайгаа энэхүү авто замаар холбогдож байна. За, цаашаад замын арчилгаа засварыг сум өөрөө хариуцсан ажиллахаас гадна иргэдийн хандлагч мөн чухал нөлөөтэй гэдгийг албаныхан онцолж байсан.